Монголын Royal Academy үзүүлж байна. Их Британи, Умард Ирландын нэгдсэн ван тус дэлхийн өндөр хөгжилтэй язгууртны өлгийн нутаг. Гэхдээ Англи улсыг өндөр хөгжилтэй орон хэмээн тайлбарлахаас илүүтэйгээр дэлхийн боловсролын үндэс суурь өв уламжлалыг хадгалагч хэмээн тайлбарлавал илүү зохистой. Оюутны мэдлэгийн практикт хэрэглэх чадвараараа буюу PISA шалгалтын дүнгээр үргэлжил дэлхийн улс орнуудын мандайд явж асуудалд суурилсан. Оюутан төвтэй сургалтын арга барилаараа ертөнц дахнаараа гайхагдаг боловсролын өнгө төрх болсон улс бол яахын аргагүй Англи орн. Оюутнууд нь сурч мэдхийн их хүсэл тэмүүллээр живүүрлэж багш сургууль хүмүүжүүлэгчтэй хүндэтгэх эрхэмлэх ёс суртахууны ийм мэдрэмжтэй, мэдлэгтэй, цэгцтэй, мэдээллийн төлөө тууштай тэнцэж чаддаг нь Английн боловсролын онцлог гэлтэй. Монголын гол мөрөн харийн орнуудаар улсдгийн адил монголчууд асар их зардал гархан гадаадын ихтэй сургуулиудад суралцж Монголын валютын их урсгалыг гадагшаа урсгаж байгааг мэдэрсэн монголчууд бид дэлхийн боловсролын үр шимээс суралцж дэлхийн боловсролыг эзэмших сайхан боломжийг Монгол ахын дүүстэй олгосон гайхамшигт үйл явдал бол Монголын Royal Academy-ийн үе таалга нэгдсэн цаг үе юм. Тус сургууль одоогоор бакалавр, магистрийн 300 гаруй оюутантай 23 гадаад багшийн бүрэлдэхүүнтэйгээр Английн хөтөлбөрийн дагуу хичээлээр 100% англи хэлээр зохион байгуулж бахархах сайхан түүх багтан амжилтын өргөлөөд тэмүүлсээр Европын шилдэг боловсролын байгууллага Монголын Royal Academy. I just want to talk for about 5 minutes about the UK educational system. Энд би Их Британий боловсролын системийн талаар товчхон ярих гэсэн юм л да. Би академик болон мэргэжлийн гэсэн хүрээнд ярих бөгөөд Их Британий боловсролын салбар нь тус улсын эдийн засагт жилд дунджаар 15 тэрбум фунт стерлингийг оруулдаг томоохон салбар юм. Дэлхийн олон орноос оюутан залуус Их Британд ирж суралцахын зэрэгцээ. Их Британий олон эрдэмтэн багш нар болон мэргэжилтнүүд гадаадын олон оронд ажиллаж байгаагийн томоохон жишээ нь Монголын Royal Academy юм. Юуны түрүүнд мэргэжлийн сургалтын талаар танилцуулъя. Энэ нь онлайнаар болон ихтэй сургуульд суралцах гэсэн хэлбэртэй байх ба санхүү маркетинг, аялал жуулчлал, нийлүүлэлтийн менежмент гэх мэт бизнесийн бүхий л хүрээний мэргэжлэр дэлхийд дахины олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн чанартай мэргэжилтнүүдийг бэлтгэдэг юм. Оюутан бакалаврын болон бакалаврын дараах шатанд тухайн мэргэжлэр суралцснаар юу сурч мэдсэн байх вэ гэдэг нь оюутнуудад маш тодорхой байснаар энэ нь тухайн мэргэжлийн тодорхойлолт болдог. Энэ нь мөн хичээл бүрийг хооронд нь харьцуулан тухайн хичээлийн онцлог ялгааг илүү сайн гаргаж өгдөг онцлогтой. Хэрхэн оюутныг шалгах вэ? Шалгалтын материалыг хэрхэн бэлтгэх вэ зэрэг нь оюутны болон тухайн боловсролын байгууллагын хамтын ажиллагааны үндсэн дээр байнга сайжран шинжлэгдэж байдаг. Иймээс монголчууд та бүхнийг Их Британий боловсролыг түгээн дэлгэрүүлэгч сургуультай болсонд азтай тооцохыг хүсэж байна. CTH ICM бол үнэхээр дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх сургалтын хөтөлбөрүүд гэдгийг бүү мартаарай. Амжилт хүсье. Орчлон ертөнцийн өнцөг булан бүрт омглон зүрхэндээ шатсан 7 тэрбум хүн амьдарч байна. Бид бүгдээрээ зүрхтэй, сэтгэлтэй, зүрхэндээ итгэлтэй. Харин монголчууд бидний хүслийг бадран итгэлийг асаасан Их Британий төрийн удирдлагын институтын Монгол дахь салбар Монголын Royal Academy. My name is Ian Pack. I am the General Manager of CTH, the Confederation of Tourism and Hospitality. Самано намайг Ian Pack гэдэг. Би CTH буюу зочид бодол зочлог үйлчилгээний институтад ерөнхий менежерээр ажилладаг.
Юуны өмнө CTH-ийн гэр бүлд тавтаа морилно хэмээн Монголын оюутан залууст хэлмээр байна. Бид дэлхийн дахинд хамгийн хурдцтай хөгжиж байгаа салбар болох зочид буудал, зочлох үйлчлэгээ болон аялал жуулчлалын салбарын мэрэгжилтэн бэлтгэдгээрээ бусдаас давуу талтай юм а. Энэ салбар нь жилээс жилд асар хурдцтайгаар хөгжиж хүрээгээ дэлхийн сацуу. Энэ салбарт амжилт гаргах оюутан залууст олон сайхан боломж, үе хаалгыг нээж өгч байна. Түүнчлэн Virgin Atlantic Airline гэх мэт дэлхийн алдартай томоохон компаниудтай хамтран ажилладаг тул CTH-ийг төгсөн гарсан оюутнуудын хувьд мэрэгжлээрээ ажиллах нөхцөл боломж бүрдүүлдэг юм. CTH нь Их Британд төдийгүй дэлхийн бусад улс орны олон сургуулиудтай хамтын ажиллагаатай байдаг ба энэ нь CTH-с хүртсэн боловсролын зэргийг ахиулан олон орны сургуулиудаас сонгон сурах боломжийг оюутнуудад олгодгоор мөн давуу талтай юм. Азийн цээжинд орших CTH-ийн салбар Монголын Royal Academy-д суралцсан шилдэг мэрэгжилтэн болж ирээдүйн ажлын карьерт нь амжилттай байх болтугай. Career, and we look forward to working with you in the future. Thank you very much. IAM has been in existence since 1950. IAM буюу төрийн удирдлагын институт нь 1915 онд үүсгэн байгуулагдсан. 100 жилийн ойгоо бид 2015 онд тэмдэглэх гэж байна. Бизнесийн орчинд амжилт гаргахад шаардлагатай мэдлэг чадварыг суралцагчдад эзэмшүүлэхэд манай төрийн удирдлагын институт зорилго тавин ажилладаг бөгөөд дэлхийд дахны 35 орны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн газарт нийт 25,000 гаруй оюутан суралцж байна. Оюутан нь Их Британий дунд сургуулийн зэрэгтэй дүйцэх төвшин 2 болон 3-аас бакалаврын дараах шат магистрант зэрэгтэй дүйцэх төвшин 7 хүртэл IAM-д суралцах боломжтой. Түүнчлэн IAM-д оюутан бүтэн болон хагас өдрөөр суралцах сонголтын богино хугацаанд ч тухайн төвшний мэдлэгийг олж авах боломжтой уян хатан бүтэц шатлалтай байдаг. Оюутан IAM-ийн төвшин 4, 5, 6-д суралцсанаар Их Британий бакалаврын зэрэгтэй дүйцэхүйц мэдлэг боловсролыг эзэмшдэг ба IAM-ийн төвшин 7 пост градуэйт буюу магистрант зэрэгт суралцсан түүнээс цаашлан олон боломжуудаас сонгон MBA буюу магистрийн зэрэгт суралцах боломжтой. Түүнчлэн IAM дэлснээр оюутан membership буюу гишүүнчлийн карттай болдог ба үгээрээ цаашдын бизнес болон ажлын карьерээ өргөжүүлэх боломж нэгддэг. IAM нь Их Британий олон ихтэй сургуулиудтай хамтран ажилладаг бөгөөд Их Британий бүх боловсролын байгууллагууд QCF буюу боловсролын итгэмжлэлд бүртгэгдсэн байдаг ба Sheffield, Hallam University, University of Western, Greenwich University гэх мэт Их Британий олон сургуулиудтай хамтран ажилладаг. Монголын Royal Academy бүх багш ажилчид болон IAM-ыг сонгон суралцж байгаа оюутан залуустаа мэндчилгийн сацуу цаашдын сургалтанд өндрөөс өндөр амжилтыг хүсье. Хэрв дэлхийн сүлжээнд нэгдэхийг хүсвэл та Монголын Royal Academy-г зориорой. My name is Amina and welcome to Mongolian Royal Academy. I used to study in Europe, and in Europe, the education environment is really important, both mentally and physically. Therefore, I want you all to come and to study in my school. English is a global language. It's used in education and business, and we provide both. This is Global Education Network. This is Mongolian Royal Academy. Lessons are finished. Everyone enjoy your break. Hi, my name is Precious. I'm a lecturer at Mongolian Royal Academy. I teach. Самэцгэнүү намайг Precious гэдэг. Би Монголын Royal Academy-д англи хэлний багшаар ажиллаж, оюутнуудад англи хэл заахын зэрэгцээ TOEFL-ийн шалгалтанд оюутнуудаа бэлтгэдэг. Оюутнууд 2 жил эх орондоо суралцаад дараагийн 2 жил Америкийн нэгдсэн улсад. Мөн түнчлэн эх орондоо 3 жил суралцаад Лондон хотод 1 жил суралцах гэх мэтчлэн олон сургалт хөтөлбөрүүдэд суралцдаг. Анх Монголын Royal Academy-д элсэн орох үедээ оюутнуудын англи хэлний төвшин тэмч хангалттай сайн байж чаддаггүй ч манай англи хэлний багш нарын ачаар богино хугацаанд эрчимтэй сайжирч чаддаг. Монголын Royal Academy-д ирж суралцна гэдэгт итгэлтэй байна. Удахгүй уулзцгаая. Try would convince you. Find your way down there. See you soon.
Education is very important. Being educated in a global network institution is opening door for you to the global world. This is Global Network Education. This is Mongolian Royal Academy. Hey, I'm Nima. I'm a student of the Mongolian Royal Academy. When I was studying in high school, when I have a reaction with the lecturers, but the Mongolian Royal Academy's lecturer has always close friends, advisor, and listen to me outside in the school. Why did I ask about lessons with any trouble? Eventually, I'm studying Royal Academy with success. Hello, my name is Martin. I've been teaching English for about 15 years. I've taught all levels, from beginner to proficiency, and prepared students for the Cambridge suite of Сайн байцгаана уу? Намайг Мартин гэдэг. Би англи хэлийг 15 дахь жилдээ зааж байна. Анхан шатнаас эхлээд мэргэжлийн түвшин хүртэл бүхэл төвшний англи хэлийг заадаг. Олон улсын англи хэлний түвшин тогтоох шалгалт болох IELTS болон Cambridge-ийн шалгалтанд оюутнуудыг бэлтгэж байна. And taking advantage of the wealth of experience that is available here. Thank you. At Mongolian Royal Academy, we offer a bachelor degree in business management, given completely in English language. We offer double certification from UK, from ICM, IEM, and CTH. This is Global Education Network. This is Mongolian Royal Academy. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч асан Джон Кеннеди боловсролгүй хүүхдтэй байна гэдэг бол хүүхдтэй алдсантай ижил юм шүү хэмээн гайхамшигтай сайхан уриалгыг дэвшүүлж Америкийн нэгдсэн улсын олон мянган залуучуудыг итгэл, урам зориг, эрч хүчийг бэлэглэж байсан. Боловсролтой хүн гэдэг бол боловсон үнийг хэлдэг юм аа. Оюутан залуучуудынхаа үйл ажиллагаанд бид пашн зарчмыг хэрэглэх ёстой. Мөн дэлхийн жишгт нийцсэн сургалтын SPICE зарчмын дор асуудал суурилсан, кейсэд суурилсан энэ боловсролыг залуучуудтай олгож, хүнийг хүн болгох, боловсролтой бас боловсон хүмүүсийг, боловсон залуучуудыг ирээдүйд цагт хүлээлгэж өгөх энэ хариуцлагатай үүргээ ухамсарлан дэлхийн боловсролыг Монголд анх удаа түгээмд илэрүүлж байгаагаараа бид бахархдаг. Royal Academy маань дэлхийн чанарын сүлжээний гишүүн Ofqual, UCF зэрэг энэхүү байгууллагуудаар баталгаажсан дипломыгоо хүртээж Монголын боловсролын өнгө төрхийг дэлхийн жишгт хүргэхийн төлөө зорж ажиллаж байгаа энэ үйл ажиллагааг маань Европын боловсролын байгууллагад ихэд үнэлж бид саяхан Европын шилдэг байгууллагаар тодорсондоо баяртай байгаа. Royal Academy, Royal олон улсын дээд сургуультай та бүхэн суралцаж дэлхийн зэрэг, дэлхийн бакалавр, дэлхийн магистр, дэлхийн жишгт нийцсэн шилдэг мэргэжилтэн болон төлөвшөөрөө Монголын боловсролыг дэлхийн брэнд болгож Монгол хүнээ ертөнцийн дэвжээнд гаргацгаая. Here at Mongolian Royal Academy, we offer many advantages for you, the student. That means you can get an overseas qualification whilst you're here in Mongolia. You can get an ICM degree, you can get an IEM degree, or a CTH qualification whilst you're in Mongolia. We are truly global education network because we are a hub that allows you or that enables you to be able to do 2 years preparation and you're able to go abroad and finish your education, or you can finish whilst you are here. Some companies, shall I say, or managers, performance appraisals is a subject that is controversial. Эрдэм мэдлэг тэмүүлсэн Эрмэг Монголын залуучууд маань эргэх хорвоогийн цагийн зүйтэй уралдан ирмэн өөдрөг итгэл төгсөөр өөрсдийнхөө зорилгыг хэдийнэ тодорхойлжээ. Тийм ээ. Зорилготой амьдрах сайхан тэрхүү зорилго алс ирээдүйн амьдралын агтагч язгуургдгийг Монголын баялаг болсон Монгол залуус маань би ганцаараа биш бид олуула бэлгийн хөх тэнгэртэй бид азтай залуучууд шүү хэмээн дотоод сэтгэлээс өөрсдөө гэрэлтүүлэн зөв алхам, зөв шийдвэр, зөв сонголтонд сэтгэл хангалуун суралцж байна. Эх орны маань 408 зогсоос тэмүүлэн ирд суралцж байгаа эдгээр оюутан залуус эргэх дэлхийн эрдмийн өргөлөд зөрөгтэйгоор тэмүүлцгээж байна. Тэмүүлэл хаана байна вэ? Тэнд амьдрал үргэлж сайхнараа байна.
Монголын боловсролыг дэлхийн брэнд болгох гэсэн монгол залуучууд та бүхэн Монголын баялаг билээ.